1 2 1 2. За сайн байцгаана уу манайхаа орой мэндэ. За Цэмби автогэрлийн зүгээс зохион болж байгаа тод тусгалтай LED линзэн дээр одоо суглаа явуулж эхлээд одоо суглаа номер 9 дэх маань үүгээр эхэлж байна. За яг одоо аздангаа тодруулах гэж байна. За энэ удаад болохоор 60 оролцогч, ер нь бол 60 оролцогчоос нэг одоо аздан тодруулдаг байгаа. За суглааны 60 оролцогч руугаа би яг одоо мессеж явуулах гэж байна. Суглааны тохирлын одоо лайв маань өвгөр эхэлсэн шүү гэсэн утгатай мессеж би явуулах гэж байна. За одоох нь оролцогч нар руу би яг одоо мессеж явуулах гэж байна. За манайха суглаа номер 9-ийн оролцогч 60 оролцогчд маань яг одоо бүрдсэн байна. За хэрвээ та тод тусгалтай LED линзний суглаанд оролцох эсвэл суглаа номер 10 маань эхэлсэн байгаа. Дараагийн одоо 10 номерын оролцогч нарыгаа одоо бүртгэхэд эхэлсэн байгаа. Та оролцохыг эсвэл хаан банкны 5304 85 83 45 дансанд 20,000 төгрөг шилжүүлснээр шууд оролцогч болоод бүртгэдээ явчихнаа гэсэн үг. За яг одоогийн суглаанд оролцож байгаа суглааны оролцогч нар руугаа мессеж чиж яг нөө лайв маань эхэлснийг мэдээг байж магадгүй. За сайн байна уу та? LED линзний суглаанд бүртгүүлсэн байна. Яг одоо суглааны тохирлын
лайв Цэмбэ авт гэрэл пэйж утсан дээр эхлэж байна. Амжилт гэдэг явуулчихлаа. За 60 хүн рүү яг одоо зэрэг мессеж илгэлээ. За лайв маань дуу шүү ямар хан юмсаас. За лайв маань дуу шүү ямар хан юмсаас. За дуу болгоог байх шиг юм те. За яг одоо лайвыг маань үзэж байгаа бүх хүмүүстээ энэ орой мэндийг хүргье. За одоогоор үзэж байгаа бүх хүмүүстээ орой мэндэ. За үзэж байгаа хүмүүс маань хай гэд хариуцээрэй. За тэгээд та яг одоо суглааны тохиролд оролцож байгаа хүмүүс байх юм бол суглааныхаа өмнөх дугаарыг одоо комент хэсэгт бичнэ. Хэд гэсэн дугаартай хүмүүс оролцож байгаа юм бэ? Тэрийг бас хараад юм ээ. За хэдүүлээ уламжлал ясараа. За суглаанд маань ямар утасны дугаартай хүмүүс оролцож байна вэ гэдгийг эхнээс нь дуудаад явчих. За хай комент ирсэн байна. Пүрв даваа их жаргал 12 гэсэн номер дээр суглаанд оролцсон. За 12 маань болохоор энд байна. 90 11 72 97 гэсэн дугаартай оролцогч маань комент бичсэн байна. За хэдүүлээ оролцож байгаа хүмүүсийн бүх утасны дугаарыг би ингээ бүгдийг хэвлээ гаргацсан байгаа шүү гэдгийг баталгаажуулахын тулд эхнээс нь утасны дугаарыг дуудаа явуулъя. За ингээ явчих тийм манайхаа. За нэгдүгээр 98 99 85 54 53 99 60 77 77 88 02 72 44 99 25 99 38 За 88 78 58 87 99 25 72 81 99 91 13 99 01 45 88 03 18 80 80 тэг 238 80 05 28 89 90 11 72 97 80 22 97 94 86 04 04 04 88 89 64 19 34 98 99 62 29 32 99 20 29 62 99 20 29 62 гэдэг энэ оролцогч маань 4 суглаа авсан байна. За 80 11 24 35 86 05 88 тэгтэг 80 44 90 70 88 59 94 49 80 0 0 44 90 90 00 44 99 92 00 99 40 52 28 88 86 99 96 99 90 51 60 гээд 3 суглаа авсан байна. За 88 30 60 60 99 тэг 7 88 90 80 15 01 56 91 91 69 72 89 11 15 37 88 06 02 63
99 тэг 2 99 80 тэг тэг 42 42 96 86 32 8802 7709 8818 7318 99 14 92 99 11 52 69 80 49 22 9906 9008 49 75 8808 гэдэг энэ бас хос дугаар ах шиг байна те. За 8808 77 98 9992 66 10. За 99 86 7005 90 0507 99 63 35 тэгтэг 95 93 27 46 88 25 12 15 99 34 80 88 63 90 99 51 55 66 88 10 47 07 99 94 81 гэсэн 60 оролцогч яг одоогийн сая 200 мянган төгрөгийн үнэтэй тод тусгалтай ледлийн эзний суглаанд оролцохоор бүртгүүлсэн байна. За манайхан sorry дуудлага орж ирээд байна. Бана. Арангро. Лайв явж байгаа. Шууд. За 60 оролцогч нар маань яг одоо бэлэн болсон байна. За оролцогч нар маань дуу зүгээр байна. Орой мэндэ гэсэн шинэ баяр шинэ. За орой мэндэ шинэ. За 12 дээр бүрд улам их жаргал, 51 дээр шинэ баяр шинэ. За 8 дээр бас орсон юм шиг байна тийм ээ. 8 дээр гэдэг чинь 99 01 75. За гомд орж хай гэсэн байна. За үзэж байгаа хүмүүстээ бүгдээрэнд нь энэ орой мэндийг хүргье манайхаа. За тэгээд энэ оролцож байгаа хүмүүс маань одоо хинэн ч аздан болох боломжтой. За хэдүүлээ шууд суглаагаа хуйлаад эхлэе. Тэгээд бас нэг гоё мэдээд болоход бас одоо манай оруулсан постыг үзсэн байж магадгүй те. Ийм гоё шинэ суглааны савтай болсон. За энэ шинэ суглааны сав маань манай арын гэрэл янзалдаг Баттөвшөө ах маань гараа гаргаж уралж өгсөн байгаа. За ийм гоё суглааны хайрцагтай болсон манайхаа. Одоо хэдүүлээ бүх суглаагаа сайхан хуульч хийж байгаа. Тэргүүлээд азтнаа тодруулна. За бүх суглаагаа одоо ингээд хооронд нь холч. За би дугаарын дуудтай ингээд амар байх үднээс бүгдийг яг гүйц тайжлаагүй жоохон дутуу үлдээгээд ажилласан байсан. За ингээд бүх утасны дугаараа бүгдийг ингээд таслаад хооронд нь холч тийм ээ. За энэ ямар учиртай ямар суглаа яваад байна гэдээ одоо өнөөдөр анх удаа суглааны тохирлыг маань үзэж байгаа хүмүүс байж магадгүй шүү дээ. За энэ ямар учиртай гэдгийг бас тайлбарлая. За цэмбий авт гэрэлгээд автомашины гэрэлтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэдэг 8 жилийн түүхтэй 8 жилийн хугацаанд одоо автомашины гэрэлтэй холбоотой бүхэл асуудлуудыг одоо шийдвэрлэж ирсэн юм хамт олон маань зүгээс одоо их гэрлэн дээр нь тод тусдаг тод тусгалтай LED линзэн дээр суглааны ийм тохирол явуулж эхэлсэн байгаа. За бүх одоо пэйжийн дагагч нараас санал асуулга аваад тэгээд хандлт өндөртэй байсан учраас ийм оролцогч нар дээрээс суглаа явуулахаар болсон байгаа. За тэгээд тус линз маань сая 200 сая төгрөгийн үнэтэй ойрын гэрэл нь болохоор 45 ватт, хол дээрээ 55 ваттаас тийм зам сайн харагдуулдаг линз их гэрлэн дотор нь суйрлуулж өгдөг байгаамаа. За тус линз одоо энэ суглааны хонжуурын одоо хонжуур болж одоо азтан маань
тэр линзийг суйрлуулах эрхийг авах юм байгаамаа. За тэр линз нь болохоор тусгал нь 12,000 люмен. За өнгө нь болохоор 6,000 кельвин буюу цасан цагаан хасдаг өнгөтэй. За тэгээд линзний одоо тойргийн хэмжээ нь болохоор 3 инч хэмжээтэй. За тэгээ усны хагас хамгаалттай асах хугацаа нь 30,000 цаг буюу 3.5-аас 5 жил аснаа гэсэн үг. Тэр нь одоо тухайн хэрэглэж байгаа хүнийхээ одоо хэрэглэнээс хамаарна. Их асааж явдггүй, бага асааж явдггүй гэдгээсээ. За тэгээд баталгаа хугацаа 12 сар буюу 1 жилийн баталгаа олгоно. Тус линзэн дээр. За одоо хэдүүлээ суглаагаа шин савндаа одоо шууд хуулаад хийгээд ирлээ. За ингэ байрлуулчих. За би ингээд бас түрүүн бүх суглаа нэг үржил утасны дугаарыг жаруулан дуудаж өгсөн байгаа. За тэгээд камертаа дуудчихсан учраас зүгээр дугааруудыг харуулад шууд хуулаад явчаа гэж бодож байна. За тэгээд Симбэ автогэрл нь одоо ямархуу үйл ажиллагаа явуулдаг, ямар үйлчлэгээ явуулдаг газар вэ гэдэг талаараа ярингаанаа хэдүүлээ суглаагаа хуулаа явчих юм ээ. За манайх болохоор ерөөхдөө автомашины гэрлэн дээр түшиглэж одоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. За их гэрлийн одоо урд болон хойд гэрлийн одоо Япон оригинал задаргааны гэрэл худалдаа, за мөн Тайвань одоо чанартай Тайвань гэрлийн худалдаа явуулж байгаа. За тэгээд одоо энгийн болон өсөгчтэй HID тод LED гэрлүүдийг бол худалдаалж, суйрлуулж өгч байгаа. За мөн одоо урд хойд гэрлийг одоо задлаад одоо гэрлэн дотроо бохирдсон байвал урд хойд гэрлийг задлаад цэвэрлээд битүүмжийн сайжруулаад шинэ мэд болгох одоо үйлчилгээ явуулдаг байгаа. За тэгээд мөн одоо таны гэрэл хэрвээ хагарч цуураад гэмтчихсэн гэрэлтэй байх юм бол гэрлийн нүрийг одоо шинээр хэвлэж хийж болж байна. За нөхөх зарчмаар бас янзалж болж байна. Аль эсвэл манай дээр одоо гэрлийн гаднах нүүр шил пластик ковер нь ерөөхдөө 80 орчим машины нүүр пластик ковер байгаа. За тэр дундаас таныг машины гэрлэх юм бол заавал хэвлэж нөхөх шаардлагагүй шууд шинэ нүрийн солих боломжтой. За манайхаа ингээд лайвын дундор чөлөөтэй асуулт байвал шууд одоо асуултаа асуугаад явуулна комент дээрээс. За шинэ баяр шинэ гэдэг хүн комент бичсэн байна. Шинэ суглааны савнаас шинэ баяр би шижигэнтэл сайхан азтан болно. Хураа гэсэн мэн. За хураа шинэ баяр азтан болох болтугай. За мөн одоо автомашины гэрлийн лампыг суйрлуулж хаад манайх одоо тусгал тохиргоог нь бас өнгөө хийж өгдөг байгаа. За энэ нь ямар одоо ашиг тустай вэ гэхээр одоо тод тусгалтай одоо ламп суйрлуулсны дараа тусгалын мөн тохируулж өгнө. Тусгал нь одоо баруун зүүн дээшээ доошоо буруу зүг тусч гин үү яаж гин гэдгийг хараад тэгээд тохиргоог нь стандартын дагуу хийж өгнө. За энэ линзэн дээр бас иймэрхүү асуултыг ирсэн байлаа. Энэ тод тусдаг LED линзийг ч юм уу тод тусдаг лампыг хийхлээр автотеврийн улсын онцлогоонд тэнцэх үү гэсэн. За мэдээж тэнцнэ. За яагаад тэнцэн гэж байгаа вэ гэхлээр за гэрлийн тусгал тодорсноор нөгөө нэг тусгалын чадал люминдээ онцлогоон дээр тэнцдэггүй шүү дээ. Гэрлэн бүдэг байна гэдэг онцлогоонд бас хасагддаг тохиолдол байдаг тийм. За би энэ камера юу яаж чинь энэ тал руугаа ингээд зөвгөө тавьчих гэж бодлоо. Ягаад гэвэл гар хэсгийг илүү сайн гэж камертаа харуулах нь. За хэдүүлээ юу ярьж байлаа. Унсын онцлогоонд тод тусгалтай LED лампнууд тэнцвүү гэдэг хүмүүсийг асуудаг асуултан дээр хариулт өгчээсэн тийм ээ. За улсын онцлогоонд мэдээж тэнцнэ. За ягаад гэвэл тод тусгалтай лампаас суйрлуулад
тусгал тохиргоог нь манайх хийгээд өгчдөг. Онцлогоон дээр болохоор гэрэлний тал дээр юун дээр одоо ундаг вэ гэхэлэр тусгал тохиргоо нь буруу байна гэдэг нэг юм дээр одоо унчиж байгаа. Онцлогоон тэнцэхгүй байна гэсэн үгшүүдээ тэрийг би унчиж байгаа гэж яриад байна. За хоёрдугаарт болохоор тусгал нь хитрхи бүдэг байна, люмин нь хүрэхгүй байна гэдэг нэг шалтгаанаар онцлогоонд бол тэнцэхгүй ундаг. За тэр болохоор тод тусгалтай LED линз хийснээр LED линз ч юм уу ламп хийснээр люмин нь бол хангалттай хүрнэ. За угаасаа он залуу буюу 16-аас хойш оны машинууд өөрөөсөө одоо LED линзтэй ирдэг болсон байгаа. Гэхдээ бас энгийн стандарт загварууд байдаг л да. Ихэвчлэн бол LED линзтэй ирж байгаа. Одоо жишээлбэл 16 оны RX 450, NX байна. За 570, 200, Prado гээд одоо дурдаад байвал зөндөө олон машинууд өөрөөсөө LED линзтэй болж ирсэн. За тэгэхээр улсын ажиллагаанд бол мэдээж линз нь за тохиргоо нь зөв. Линз болохоор бүр хангалттай линз нь яагаад вэ гэхээр юу яадаг? Тусгал нь төвлөрч тусдаг. Тэр дуун сонс юм аа. За манайхын ард явж байгаа бэкграунд дуу маань хитрхи чанга байна уу, болж гин үү хэлээд өгөөрэй манайхаа. Жохон суллах уу, сул байвал жохон чангалах уу яахаар байна. Комент хийрэй манайхаа. За пүрв даваа инх жаргал аз 811 гэсэн. За 8 буюу 11 дугаар дугаар дээр суулаа авсан оролцогч маань юм шиг байна. За хэдүүлээч нөгөө нэг үйл ажиллагаа цэмбийн авт гэрлэн ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэдэг дээр ярилцчихсэн тийм ээ. За тусгал тохиргоон дээр явж байгаад тохиргоо хэсэг дээр нэлээ нуршуу ярьчих шиг боллоо. За тэгээд дараа нь болохоор автомашины гадна арьс буюу гадна деталь хэсгийн одоо хэсгийг дэрэлэн өнгөлгөө хийж байгаа. За энэ нь дэрэлэн өнгөлгөө гэдэг бас мэдгүй юм байж магадгүй шүү дээ. Яадаг вэ гэхлээр одоо автомашины гадна арьс хэсэг те одоо арчиж угаах тоолонд мэдээж тодорхой хэмжээ зураас үүсэж байгаа те. За тэр тус зураасыг арилгаж болно, дэрэлэн өнгөлгөөнөөр тольшиг болгоно. За тэгээд бас нэг баг зэрэг одоо мөргөлдсөн, шүргэлзэн контакт үүсээд ч юм уу те. За өөрийнх нь гадна одоо деталийн будаг нь бүр арилаа цаар төмөр нь гарчаагүй л болвол бүгдийг нь арилгана дэрэлэн өнгөлгөөр. За мөн одоо юу гэдэг чинь те баригж байгаа барилгын хажууханд тавьсан байсан чинь одоо баригж байгаа барилгаас нь будаг будж хахад будаг хийсчрээ машин дээр нь тогтчих ч гэдэг юм те. Тэр болгоныг дэрэлэн өнгөлгөөр одоо арилгаж болно. За мөн одоо хүчлэлэг одоо Монголд орж ирсэн машин гэж ярьдаг те гадны улс орнуудаас импортлогдож орж ирсэн машинууд дээр одоо хүчлэлтэй одоо гадаад орнуудад л байдаг юм шиг байна. Хүчлэлтэй бороо ороод тэгээд тэрнээс болоод машин дээр нь одоо бороо нь одоо усны дусал ингээд цонх мохон дээр хатаад ингээд туснууд нь энэ тэнд ингээд хатцсан юм шиг тийм ором үлдсэн байдаг шүү дээ. За тэр Монголын зүгээр борооны тэр туслыг бол арчаад угаагаад арилчин. За гадаадад ч юм уу те зарим одоо импортлогд автомашин импортлогд гэж орж ирдэг Япон, Австралич гэдэг юм улс орнуудад хүчлэлтэй бороо ордог юм шиг байгаа. Тэгээд нөгөө борооны тус шиг тийм толднууд үүсээд тэр нь яаж ч угаагаад арчаад зүлгээд арилдаггүй. За тэрийг бас дэрэлэн өнгөлгөөгөөр арилгах боломжтой байдаг. За тэгээд одоо мөн гараж төхөвчлэн тохиолддог асуудал байдаг. Одоо дулаан зогсоолч гэдэг юм уу, байрны доотлын дороож, байрны доотлын гараж, аль эсвэл
ерөөхдөө тийм гаражтай байдаг одоо таазан дээгүүр гүйснэ нэг бохрын цэвэр усны хүүтэн халуун одоо янз бүрийн усны хоолойнуудаас тусаалч гэдэг юм те хоолойноос нь шүүрээд тусаад байдаг. Тэгээд машин дээр нь гооцоргоо тийм арилгахааргүйгээр толднууд цагаан ч гэдэг юм уу тийм үүссэн байдаг те шохоотой. За тэрийг бас арилгах боломжтой дэргэлийн өнгөлгөөгөр. За дараагийн хийдэг үйлчлэгээ маань болохоор автомашины дуу чимээ тусгаарлах, дулаан халдал багасгах, салаан доторлогоо хийж байгаа. За тэр нь яаж хийдэг вэ гэхлээр автомашиныг одоо бүх деталийг салгаж аваад деталь гэдэг маань одоо дотор тааз, суудал, шалны дорооч, хаалганы самбар гэх мэт деталуудыг салгаж авч агаад за өөрийнх нь хайрсан дээр одоо юу наадаг байгаа. Дулаан, дуу чимээ тусгаарлах, доторлогооны метр, зориултын солонгос материал наадаг байгаа. За тэр нь хаалган дээр наадаг нэг өөр, шалан дээр наадаг нэг өөр төрөл байх. За таазан дээр наадаг нэг өөр ч гэдэг юм уу тийм өөр төрлүүд байдаг. За тийм доторлогоо нааж одоо доторлсноор ямар давуу тал үүсэх вэ гэхлээр за одоо мэдээж гадны орчны дуу чимээг бол тусгаарлана. За тэгээд салааны шажигнсан, дүчгэнсэн дуу чимээг бол арилгана гэсэн үг. За тэгээд хүүтний үйлрэлд одоо машина ингээд унж хөдөлгөөнд оролцож байгаа дулаан машина зогсоол төр ч юм уу те ямар нэгэн газар байрлуулчаад гэрийн гадаад ч юм уу хаан чин те байрлуулчаад за тэгээ нэг цаг магийн дараа өлийн үтэнд ороод ирэхэд хүүтэн болцсон байдаг шүү дээ те. Эргээ даардаг, хайрдаг те. За тэр дулаан алдалтыг бол багасгах нь цагийн дараа одоо доторлуулсан машин цагийн дараа ороод ирэхэд ерөөхдөө дулаанаараа байж нь бүлэвтер байна гэсэн үг. Мэдээж цаг болцсон машин хав алуунаараа байна гэж байхгүй бүлээнээрээ байж нь доторлогоо хийлгээгүй машин бол нэлээд хүүтэн болцсон хайрах хэмжээний те ороод амнаас уур гарах ч гэдэг юм уу. За тэр болгоныг бол дулаан багасгана гэсэн. За тэгээд одоо юу гэдэг нь те зууны үйлрэлд шороотоос одоо кабин руу салаан дотор бужигнж орж ирээд байдаг шүү дээ. За тэр тоос шороо бужигналт бол багасгана. Салааны дуу чимээ тусгаарлах доторлогоо хийлгэснээр. За тэгээд 5 дахьтай байдал нэмэгдэнэ гэсэн үг те. Салаанд нь ямар нэгэн дуу чимээ орж ирэхгүй дулаан багасна. За тэгээ явж явах ч гэсэн гадны донцлогоо янз бүрийн чимээ орж ирэхгүй маш тухтай явдалтай болно гэсэн үг. За тэгээ заавал тийм хуучин машин ч гэдэг юм уу унжсэн машин гэхгүйгээр одоо автомашины цоошин машин авсан хүмүүс ч гэсэн хийлэгдэг. Шинээр нь ингээд доторлуулад гоё дуу чимээгээ тусгаарлчаа гэх. За хүмүүсээс нэг бодчихж магадгүй. За ингээд бүх юмыг задлаад жиргээд буцаага угсрахаар одоо төгжээ мөгжээг нь дутуу хийчих болов юм минь хугалж идэлчих болов тэ цахилгааны олууд салган тэдний яг зөв зарлах уу гэж. За тэрийг болохоор манайх мэдээж хараа хяналтайгаар одоо шалгаж хийдэг. За доторлогоог маань одоо ерөөхдөө туршлагатай ажилтнууд маань хийж байгаа. Тэгэхээр ямар ч асуудал байхгүй гэсэн. За дууга жоохон суллахгүй бол лайвыг маань блоклох гэдэг байх шиг байна. Facebook-аас мэдээлэлэр чинь копирайт гэдэг.
За тэгээд суглаа номер 9 дугаарын нүүрийг үзчихэ гэдэг шиг 9 Азад нь тодруулсан байна. Азийн бие авт гэрлэн. За тэгээд суглаа номер 10-д оролцохыг хүсвэл та яг миний энэ дүрс гарч байгаагийн доор Хавагны дансгаа 5304 85 83 45 дансанд 20,000 төгрөг шилжүүлснээр та шууд дараагийн суглаа номер 10-д оролцогч болоод явчихна гэсэн үг. За мэдээж утхан дээр нь утасны дугаараа бичнэ. За нэг хүн суглаа авах лимит нь 10 байгаа. Өмнө лимитгүй байхад зарим хүмүүс бүр 20 30 суглаа аваад тэгээд хожиж исэн тохиолдол байдаг. За тэгэхээр зарим нь одоо цөөхөн суглаа авч байгаа хүмүүс маань лимит тогтооё. Арай жоохон шудраг бус болж ийн гэсэн одоо санал ирсэн дээр саналыг хүлээж аваад 11 оролцогч дээдл нь 10 суглаа авах лимит тогтоосон байгаа. За манайхаа автомашины гэрэлтэй холбоотой асуулт байвал асуух боломжтой. За одоо юу гэдэг чинь тэгээд за би team загварын team машин ундаг. Миний гэрлэнд team асуудал байна. Миний машинд team асуудал байна. Яаж шийдэх вэ? Тэр тал дээр зөвлөгөө өгөөч гэдэг юм уу те. За эсвэл би танахаас нэг team лам сонирхоод байгаа. Үнэн хэдвэ? Тусгал нь хэр болох болбоо? Хэр болох болооч гэдэг юм уу те. За 80 49 22 дугаартай оролцогч 45 дахь одоо оролцогч болсон байна. За манайх ерөөхдөө шинэ байрандаа нүүж орсноос хойш ажиллах цаг арай ч хурд болсон байгаа. Өглөөний 9 цагаас оройны 23 цаг буюу 11 цаг хүртэл үе таалга маань үргэлж нээлттэй байгаа. За өвлийн цагаа өөртөө шилжээд арай жоохон цагаа татсан байгаа. 100-ны цагаа хуваараар бол өглөө 7-оос оройны 24:00 цаг хүртэл ажиллаж байсан. За одоо өвлийн цагийн хуваартай орсон болохоор за нэгтгэс хагас сайн буюу хагас бям гарыг хүртэл давгаас бям гарыг хүртэл өглөөний 9 цагаас оройны 23 цаг хүртэл үйл ажиллагаа маань жигдэж явж байгаа. За бүтэн сая өдөр буюу 8 гарагт өглөөний 9 цагаас оройны 18 цаг хүртэл гэсэн цагийн хуваараар ажиллаж байна. Салбар 1 буюу төв маань. За салбар 2 болохоор нисдэг машин авто худалдааны төвийн 2 давхурд 31 дугаар лангуу гэж байгаа. За нисдэг машин салбар маань болохоор өглөөний 10-аас оройны 19 цаг хүртэл ажиллаж байгаа. дээр 9914 9209 гэдэг дугаартай оролцогч орсон байна. За өнөөдөр суулгаа ер нь эрт явуулъя гэж бодсон боловч бас дотоод ажилтай байсаар байгаа өнөөдөр оройтчлаа.
За одоо сүүлийн 3 4 5 6 суулгааг хуйлаад хэдүүлээ азтнаа тодруулъя. За сүүлийн 5 дахь сүүлд үлдсэн 5 дахь суулгаагаа хуйлж байна. Болж байна, дуу болж байна гэсэн юм шиг байна. За сүүлээс 3 дахь суулаа 18 дахь оролцогч байна. 95 32 29 32 гэдэг дугаартай оролцогчийн суулгааг хуйлаад хийж байна. За манай суулгааны оролцогч нарынхаа одоо аздангуудынхаа талаар ярих гэвэл за зарим оролцогч нар маань болохоор олон суулаа аваад азтан болсон тохиол байгаа. Зарим нь болохоор олон суулаа авсан ч гэсэн ерөөсөө суулгадаагүй. Нэг суулаа авсан хүмүүс азтан болсон тохиол ер нь нэлээ их байдаг. За тэгээд аль бүсээс тодорсон ямар машин хөдөлгөлдөг хүмүүс байгаа гэхээр за өмнө говьас нэг азтан тодорч ирсэн. За Ус аймгаас бас нэг азтан тодорч ирсэн. Тус азтан маань болохоор холоос ирэх боломж машина авчрах боломжгүй байгаа болохоор гэрлээ тайлаа явуулчаа гэд гэрлээ одоо каргогоор явуулаад бид хүн гэрлэн дээр нь линзийн цуглуулад явуулсан тохиолдол байна. За тэгээд ерөнхийдөө Улаанбаатар хотоос ус азтнууд тодорсон. Гэхдээ 9 суулаа явуулахад 2 байна уу 3 ч суулааны азтан орон нутгаас тодорсон. Бас орон нутгийн оролцогч нар маань оролцож байгаа оролцогч бас өндөр байгааг харуулж байна гэсэн үг. За хэдүүлээ суулааныхаа савны таглааг таглалчээ. За ингээд хэдүүлээ одоо суулаагаа шин савнд сэгсэртэл хэрэгүүлээд азтнаа тодруулна шүү дээ. За би ханцуугаа шамлчээ. За манайхаа бид бүхэн хүсэн хүлээсэн одоо азтангаа яг одоо тодруулах гэж байна. За лайв маань хэвээ явж байгаагаа би нэг шалгаадах юм. За лайв болвол яг одоо шууд хэвээ явагдаж байна. За манайхаа хүсэн хүлээсэн сая 200 мянган төгрөгийн үнэтэй тод тусгалтай LED линзийг автомашиндаа суйрлуулах эрхийг хожих одоо суулааны азтангаа яг одоо тодруулах гэж байна. За ямар азтан тодорхой болоо манайхаа энэ 60 оролцогч нараас зайдуулаа суулаагаа ингэ сайхан сэгсрээд эргүүлээд сайн холио. Энэс булангийн суулаанууднаас яг буландаал байгаад тах шиг байна. Тэгэхээр би ингээд сэгсрээд бас булангийнхын гол руу оруулаад сайн давхар ингээд холчих тий. За суулааныхаа хайрцгийг зогсоолоо тагийн дэшээ харуулж тарлаа. За яг одоо азтангаа тодруулъя хэдүүлээ. Суулааны савныхаа таглааг онгойлголоо. За би гараа шалгуулъя. Миний гарт ямар нэгэн зүйл байхгүй. За өөрөө хажууд тийш харчих. За ямар азтай аавгүй ээж охин азтан болох болоо. За нэгийг суглаа. За ямар дугаартай оролцогч азтан болох болоо. За ингээд сүүлээс нь ингээд захлаа те. Тэг 35 тэг. За 96 63 35 тэг дугаартай оролцогч та сая 200 мянган төгрөгийн үнэтэй тод тусгалтай LED линзний азтан боллоо. За баяр хүргэе манайхаа. За хэдүүлээ шууд одоо азтан руугаа холбогдъё. 96 63 35 тэг. За сим нэгээрээ залгая. 96 63 35 тэг.
Манай. Сайн байна уу? Орой мэндэ. Сайн байна. За, Цэмбий авто гэрлээс холбогдож байна. Та линзний суглаанд оролцсон байна. Тийм. За, та яг одоо азтан болсон байна. Баяр хүргэе. За, яг одоо шууд лайв явж байна. Таныг бас оролцогч нар маань бас хамт үзэж байгаа гэж найдаж байна. Тийм. За, таны сэтгэл ямар байна? Тийм. Та манай суглаанд өмнө оролцож юу? Анх удаа оролцсон уу те? За, таних одоо 53 дахь оролцогчоор бүртгэгдсэн байна. 11 сарын 10-нд буюу өчигдөр 17 цаг 50 минутанд суглаа авсан байна. Мөн үү? Зөв. За, тэгээд та яг одоо азнаар тодорсон байна. За, хоёулаа танилцъя. Таны алдар хэм блэ? Баасан Очир. За, ямар ажил мэргэжил эрхэлдэг вэ өөрөө? Ажил мэргэжилтэй вэ? Ямар ажил мэргэжилтэй вэ өөрөө? Ямар ажил эрхэлдэг вэ? Хуваарь юм гэж байна уу те? Зөв. За, ямар автомашин хөлүүлж байна? Брус 30. За, Брус 30 ингээ баг 3 дахь нь байна уу? 4-нд одоо азтан тодорч ирсэн манагаас. Зөв. Танаас нэг холтоо хийж аваа. Зөв. Шалтгаанаар бичдэг. Зөв. Ер нь бол та манай дээр үйлчлүүлж ирсэн байна тийм ээ? За та тэгээ ингээ азтан болсон болохоор хизээч хамаагүй автомашина манай дээр авчирж ирж үлдээгээд тэгээ 2 хоногийн дараа линзээ суйрлуулсны дараа одоо автомашина аваад хөдөлгөөнд оролцоо явна гэсэн үг. Тийм. Ямар сэтгэл төрж байна танд? Хэр шудраг явж байгаа юм шиг санагдав тань? Шудраг. Өмнө нь энэ 4-5 зургаанд Зөв. За тэгвэл та одоо энэ удаад бол маш азтай байна тийм ээ? 60 оролцогчоос ингээд суглагдаа тодроод гараад ирлээ та. Зөв. За баярлалаа та сайхан амраарай. За баярлалаа. Та тэг хизээч хамаагүй автомашин авчираад линзээ суйрлуулаарай. За энэ удаагийн азтан маань 53 дахь оролцогч буюу 9663 35 тэг дугаартай оролцогч маань тод тусалтай LED линзний азтан боллоо манайхаа. За тэгээд суглаанд маань одоо оролцсон бүх одоо энэ 60-аас нэг оролцогч 59 хүндээ одоо баярлаа гэж хэлээ. Одоо бусад одоо суглаанд азтан болж чадаагүй ч гэсэн 59 хүн маань одоо нэг хүнийг ингээд сайхан баярлуулад азтан болоход тус боллоо. Бас буян болсонд баярлаа. За тэгээд одоо та одоо энд байгаа 59 хүн маань бүгдээрээ одоо суглаанд суглагдах боломжтой байсан. За дараагийн суглаан номер 10 маань эхэлсэн байгаа. Суглаан номер 10-т та оролцохыг хүсвэл хаан банкны даасанд 20,000 төгрөг шилжүүлснээр шууд одоо оролцогч болоод явчихнаа гэсэн үг. За манайхаа цаг орой болсон байна. Хэдүүлээ одоо сайхан амарцгаая. Баярлалаа манайхаа.